Энэ нөгөө memory foam дэртэй байгаа шүү дээ. Ингээ гоё. Сая жоохон халуун цэдсэн чинь амар гоё хойноос ингээ сэрүүр татчих. Энэ яг дээдлэлт нь байгаа бас энэ нэг материал амар чухал юм байна. Хаан жоохон унтаадах за. Ингээл зургт өгчих нь шүү дээ. Нуруу жоохон өвдөх юм. Массаж хийх тийм үү? Ой. Энэ материалс массаж хийж байна. Тэг үүсгэх дахиад жоох ингэж үзэх нь. Доотлол нүртлээ доошлж тээ. Сайн байна уу? Гоё хэлтэй. Сайн байцгаана уу? Өнөөдрийн бит хоёрын одоо танилцуулах байгаа зүйл бол хүний амьдралд маш хэрэгцээтэй зүйл байгаа. Тэгэхээр ингэт юм байна маа. Хүн амьдралынхаа туршид 3-1-т нь унтаж өнгөрүүлдэг юм. За энэ унтаж өнгөрүүлэх үйл явцанд одоо хүн бие мах одоо сэргээж тэ. За дахин одоо мэдээлэлтэй боловсрол ийм процесс явагдсан юм байна л та. Энэ процесс явагдахад одоо хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл буюу одоо үзүүлэлт юу байх вэ гэхээр ямар гадаргуу дээр унтаж амарч байгаагаас шууд хамааралтай юм. Тэгэхээр тэрийн өнөөдөр танилцуулах зүйл бол бидний хайртай ор тэр тусмаа орон дээр матрас маань байгаа шүү. Хэдүүлээ өнөөдөр матрасны үйлдвэрлэлийн процесс болон матрасны чанар технологийн хувьд ярилцах болно. Манай матрас болон орд ирний бүтээгдэхүүнүүд нь олон улсын хатуу шалгалтуудыг давж шатамхай чанарын стандарт мөн аюулгүй байдал, чанар, эрүүл ахуй, нийгмийн хариуцлагыг баталгаажуулдаг олон улсын стандартуудыг хангасан юм. Матрасны хөөсөн дүүргэгч нь Америкийн нэгдсэн улсын стандарт бүхий амьсгалахад аюулгүй, хоргүй хөөс ашигладаг. Бүх биеийг жигд дэмжих зориулалттай тусдаа халаастай пүршин бие биенээсээ хамааралгүй ажилдаг тул хөдөлгөөн хийх үед пүршнүүдийн үрэлтээс үүсэх дуу чимээг багасгаж чимээ гаргахгүй тайван унтах нөхцөлийг бүрдүүлнэ. Иймээс нэг хүн орон дээр эргэх хөдөлгөөн хийх үед нөгөө хүний нойрыг саатуулахгүй байх давуу талтай. GLH пүрштэй матрас үйлдвэрлэгч нь матрасын пүрш бүрийг бат бөх шилэн утанд битүүмжиж хөх цөмөөгөнцөр болон шавж үрчгээс сэргийлдэг байна. Бид матрасыг хүний биеийн бүтэц эргономикийн зарчим тулгуурлан нарийн тооцоож үйлдвэрлэдэг бөгөөд эрүүл, тайван нойрыг дэмжинэ. Матрасны гадна бүрээс Oikotex буюу даавн материалын хамгийн эрүүл сонголт. Нэгмэл материалд хамгийн өргөн хэрэглэгддэг олон улсын стандарт. Арьсанд хүрэх бүх материал хорт байдисгүй эсхийг шалгана. Baby safe буюу нэрад хүртэл аюулгүй түвшний шалгалттай. Тоос босгохгүй, харшил үүсгэхгүй. Манай брэнд нь хэрэглэгч төвтэй, чанартай, удаан хэрэглэгдэх сайн тавилгыг санал болгодог. Сая PR энэ дэрэн дээр хөвцсөн чинь энэ бүр аймаа сэрүү татдаг юм байна. Тэгэл гадна талын бүрээсийг бол бас янз бүрийн загвар дизайнтай болоод нэг маань хийгээд байгаа шүү дээ. За энэ маань гоё юм байна. Гоё, өстой гоё матрас байна. Энэ яг гэхээр амар тийм за матрасын бас дараагийн төвшин те ухаалаг смарт матрас гэж ярьж хэлэх нь зүйтэй баг. Хорхирдог хүнд байж болно те. Одоо хорхирдог хүнд налууга тааруулчих нь байна. За зурагт үзэж байгаа бол зурагтаа үзэж болж гин, массаж хийж гин. За мөн дээрээс нь магадгүй юу гэдэг жоохон гэр сэрүүхэн байгальтай даарж иж болно шүү дээ. Тэгэх юм бол юм өөрөө халаана. Матрас ч өөрөө доороосоо хална. За дахиад дээрээс нь Bluetooth-ээр холбогдоод өөр дээр спикертэй. За тэгээд нөгөө подкаст дээр юмудаа спикерээр сонсч болж юм тий сонсч ин дээрээс нь өглөө чамаг матрас чинь сэрүүлэхтэй. Ийм бас ухаалаг матрас бас нэг маань одоо гаргасан юм байна. Гоё юм байна. Өстой гоё. Одоо ямар даав гэдэг юм бэ? Муслим даавтай юу гэсэн. Тийм ээ нөө. Юу тийм материалтай. Тэгээ хит хөөрдөг, барьдаг, халууцдаг тийм хүмүүнд бол энэ өстой амар гоё тохиромжтой дэрэн шүү. Сэрүү татсан. Нэг мөртлөө 2 саланга. 2 саланга. Тий. Иймэр бас шийдэж болж байгаа гэсэн үг. Магадгүй хүсвэл энэ талдаа нөхөр нь ч юм уу ихнэр гэж юм уу зурт үзье гэвэл зурт үзэх горив руугаа оруулаад ихтер нь эндээ массаж хийлгэн гэвэл бас ингээд удирдлагаараа цусын удирдлагаараа ингээд үзүүлэлтүүдээ өөртөндөө тааруулаад хэрэглэж болно гэсэн үг шүү дээ. Матрасны төрөл одоо Living-Go дээр маань бол айгүй олон төрлийн сонголтууд байдаг. За тэр одоо энэ хүмүүсийн ихэвчлэн мэддэг за нөгөө нэг coil бүрштэй тий. За тэгээд memory foam буюу нөгөө
биений хэлбэрт адилхан орж өгдөг нөө хөөс нь одоо хөөс гэх юм уу да тий. Тэр материал гэж за латекс матрас байж болж байна. Гэх жишээ нь ингээд олон төрлийн матрасууд байна л та. Ерөн зүгээр ингээд бүрштэй гэхэд чинь дотроо асар олон янз байгаа байхгүй. За тэгэл нөгөө ухаалаг, тансаг зэрэглэлийнх одоо шив үедээ бүр ингээд үүлэн дээр унтж байгаа юм шиг мэдрэмжийг хүртэл авах боломжтой матрас гэж бас байгаа. За манай дараагийн матрас маань ерөөхдөө одоо энд харагдаж байгаачлан одоо тээвэрлэхэд хялбар болгож ингээд жижигхэн хэлбэрт бас оруулах боломжтой ийм төрлийн матрас байна. За энд бол харагдаж шууд нөгөө агаарыг шахаж гаргаж аваад компрессорд тэг ингээд ивхэд бөөргөлж хуйлж ивхэд ийм хайрцагт хийждэг юм байна. Энэ маань ерөөхдөө бас нөгөө нэг талаар тээвэрлэлтийн зардлыг багасгаж өгдөгрөө давуу талтай. За тэгээд манай матраснууд маань ерөөхдөө тухайн хүний захиалагчийн хүсэлд нийцүүлэн одоо гадаахын гадаргуу нь төвөн давуу байх уу, тэнцэл байх уу, эсвэл нөгөө сэрүүцүүлдэг давуу байх уу гэдгээ шийдэж болгоос гадна бас ямархуу төрлийн порлон ашиглах уу гэдгийг бас давхар сонгож болдог байх нэ. За энэ болохоор гадналан л органик давуу. Тэ? За энэ ч болохоор одоо юм сэлг, арай жоохон сэрүүн чанарыг төрүүлэх. Угаасаа гар өрхөд мэдэгдэж байна. Одоо сэрүүцсэн. За энд болохоор одоо тэнцэл. За тэр болохоор хоньны одоо хоньны носоор одоо хийгдсэн юм материалтай байна. За тэгин гут эдэрд би түрүү айгүй чухал юм яриад байгаа. Гипоаллергийн технологи гэж ярьж байна те. Энэ болохоор хүний биед ялангуяа нэг хүүхдүүд байдаг арсны харшил одоо тийм нэг юу гэдэг шүү дээ. За тийм юм ялгаруулахгүй тэгж тийм гипоаллергийн хөдөлгөдөг тийм материал биш гэсэн үг. За энэ болохоор ер нь бүгд тийм шүү. За антибактери буюу одоо бактери үүсэх боломжгүй. За Oikotex гэдэг сертификат гэдэг байж байгаа. Энэ нь болохоор Европын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг бас харуулж байна гэсэн үг. За манай дараагийн матрас маань ерөөхдөө нурууны өвчтэй болон жин ихтэй хүмүүст маш их тохиромжтой ийм матрас байна. За ерөөхдөө ингээ матрасны бүтцийг харуул хамгийн ихний давхарга буюу энэ memory foam явж байна. Энэ дэсээ харагдахгүй магадгүй. Гэтэ маш тийм нарийн хэмжээтэй memory foam яваад дараа нь агаар сэлгэлт дэмжсэн порлон дэглэн хэсэг ингээ явж байна. Мэдээж юм 2 дахь хүрштэй. Мэдрэмжийн хувьд болохоор түрүүний өмнө танилцуулсан матрасыг бодол базрын хатуу. Нурууны өвчтөй хүмүүсийг чинь голдуу нэг хатуу юм дээр унтаач гэж зөвлөдөг дөө. Энэ матрас маань ерөөхдөө нуруу нь өвддөг хүмүүст бол маш их тохиромжтой матрас байх нэ. За энэ болохоор латекс шүү дээ. Латекс. Ийм жижигхэн бүрш үйт юм шүү. Ийм жижиг. Юу юм бэ? Энэ арай миний зогсож байгаа хэсэг болохоор одоо бүр ингэж захиа бүр хамгийн үнэтэй матрасны хэсэг нь. Нөгөө захиалгаар идэг гэсэн үг. Бүр ингэ профешнлтэй бүр одоо яг ингэ гараар ингэж хийж уралт юм байна яг энэ хэсэг. Тэгээд одоо жишээ нь яг хүний захиалгаар яаж л яаж хийж болно гэж байгаа. Сая би түрүүний жижигхэн юу харуулсан. За энэ дээр бол хамгийн сайн чанартай memory foam орж ирээд за latex орж ирсэн байна. Түрүүний нөгөө жижигхэн бүрш орж ирсэн байна. Coil тэ. Тэгээд дахиад борлоо орж ирсэн. Тэр бол зүгээр хамгийн нэмгэн байгаа байдал нь баггүй. Гудас баяхтай тэ. Гэтэл
Эндээс ахуулаад энэ хүртэл ийм зузаанаар ер нь бол асар зузаанаар чих боломжтой гэж байна. Хүн яаж захиална. Гэтэ мэдээж хэрэг тооцоол юмнуудыг хийж өгнө. Нараа handmade гэж байна. Энийг бүгдийг гараад. Энэ нөгөө Oikotex-ийн стандартынх нь юм байж шүү дээ. За тэгээд одоо энэ даууных нь хувьд ярихад Oikotex гэдэг Европын олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Энэхүү стандартыг баримталж матрасныхаа гадны үрээсийг хийдэг байна. Oikotex гэх стандартыг та бас судлаад үзээрэй. За манай энэ матрас маань түрүү ярьсанчлан яг л нөгөө үүлэн дээр хөвтөж байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ гэж хэлсэн. Гадах материал нь энэ тенсэл материалтай байх шиг байна. Тэгээд доторх дөрвөлт нь болохоор мэдээж хөвш яваад эхний энэ дээдлийн зөөлөвч хөнгөн тал нь memory foam буюу одоо нөгөө хөвцсний дараа мэдээж хорхоо үүснэ. Тэгээ эргээд нөгөө энгийн хэвийн байдалтай орох боломжтой тийм поролонтой нэг матрас байна. Яг ингээ хүрээд үзвэл бас гоё зөөлөн суугаад хүртэл айгу тийм тухтай мэдрэмж төрүүлж байна. Энэ одоо бид хоёрыг зогсож байгаа энэ хэсэг болохоор одоо яг тансаг зэрэглэлийн хамгийн үнэтэй матрасууд нь гэж хэлсэн. За энд орто технологийн хувьд үндсэн поролон за дотроо болохоор coil одоо пүрштэй. Пүршнийх нь эргэлт нь ер нь ихэнх матрасуудынх нэг 5-6 мага байдаг. Эндийнх болохоор 10 юм эргэлттэй шийдсэн байт юм байна. За тэгээ энэ пүршин дээр нь дуу чимээ ямар нэгэн гарах боломж байхгүй. Тэгээ энэ пүршнийг хатансан дуу мөн гэдэг шүү дээ. Тийм юм боломж байхгүй гэсэн үг. За тэгээ дараа нь дахиад нөгөө миний түрүүний хэлжсэн зүгээр энгийн юу орж ирж шүү дээ. Энгийн поролон. Тийм поролон. За энэ болохоор дараагийн бохны үе нь болохоор энэ бас нэр юу memory foam буюу memory foam гэж одоо нэг одоо монголчууд хэлэх юм бол ой санамжтай материал. Ой санамжтай. Поролон. Тийм. Одоо поролон гэх юм бол материал те. Яг үгээр яг хүн хөвтөөд одоо хүний яг хөвцсөн хөвтрийн дагуу одоо хүн ямар нэгэн тодорхой хэмжээний жин даац хөнгөнч вэ хүндч вэ хүмүүс хөвтөжтэй яг өөрийнх нь хөвтөрт нь таарсан хэмжээнд хэлбэр дүрсэн сууж өгдөг материал байгаа. За энэ нөгөө түрүүн би ярьсан одоо нэг өндөгний юу шиг сэтг шиг тийм юу байгаа. Поролон байгаа даа. За энэ болохоор агаар сэлгэлтийг маш сайн явуулдаг. За хамгийн дээдэнд давхарт нь дахиад memory foam буюу одоо энэ үгтэй нэг gel memory foam болж байгаа. Memory foam ч бас дотор амар олон төрөл байгаа тас. Ямар ч би түрүүн сонссон 3-4 төрлийн сонссон. За тэгээд мэдээж дээр нь хөвн давуу. За тэгээд нэхмэл давуу дээдлийн бүрээс нь бол өөрийнхөө хүссэн одоо юмгаар хийж болно гэсэн. Тэн одоо жишээ нь бүр тансаг торох юм шиг тийм материалтай байна. За ингээ гадна бүрээсний сонголтууд ингээд төрөл бүрийн материалтай байт юм байна. Бүр юм гоё давуунж байт юм шүү дээ. За бас нэг хэсэг нь ороод ирсэн байна. Энэ болохоор түрүүн би баахан memory foam гэж ярьсан бол одоо энэ ч memory foam байхгүй. Шууд тэгэл хэлчихье. Memory foam байхгүй. Энэ яадаг вэ гэхээр илүү ингээд нөгөө одоо унттай айгүй хөргөөж унтдаг хүмүүс байдаг шүү дээ, тий. Айгүйх байрлал сольж унтдаг. Нэг бол баруун хараад, нэг бол зүүн хараад, нэг бол дээш хараад, доош хараад. За тиймэрхүү хүмүүс унтахад маш их тохиромжтой гэсэн үг. Ингээд ер нь хүний яг унтах байрлалаас хамаарат бас ингээ матрас үзчихээс ондоо байгаад байна гэж бас ойлгож болохоор байна. Тэгэд ер нь бүх нойртой байна гэдэг чинь хамгийн гол нь одоо эрүүл амьдрахын бас нэг мөн чанар байгаа даа шүү дээ. За энэ болохоор матрасны доогуурх дөрвөн талынх нь яг хэсгийг ойдог цех нэг гэх юм уу те. Энд оёод бэлтгэгдсэн бүтээгдэхүүн нь за тэнцээний хүмүүс хэмжээ дамжаа бүх юм ингэ шалгад юм. Юм бүхний нарийн деталь харж ах шиг байна. За тэгээд тэр хоошоогоо байгаа сакс руугаа хийд юм байна. За тэр сакс нь наашаага авчираад нэг орц нормынхын жин
гэж байгаа шүү дээ. Тэгэнгუут жинлээд тэдэн шиг байгаа гэдгийг шууд энэ AI буюу одоо хэмэл оюун ухаанд суурилсан тоног төхөөрөмжөнд аваад дараагийн шат амжилга руу хөргөж өгдөг гэсэн. Энд ер нь бүх ажлыг л AI хэмэл оюун ухаанд суурилсан роботууд ажил хийж байна. Хүмүүс энэ ч өөрөөсөө шалгаж байна. Ямар ч гар тээвэрлэлт гэдэг юм байхгүй. Ингээд дандаа роботууд нь үйлдвэр дотор ингээд бүх юм зөвлөж тээвэрлэж байна шүү дээ. Тэгэхээр тэр бүрээ автоматжсан байгаа эсгүүд нь харалтай. Йоо. Нэг өдөрт 50000-ыг үйлдвэрлэдэг гинэ. Энд нөгөө койдны хэсэг, буюу бүршний хэсэг үйлдвэрлэгдэх юм байна. Бүршнийг хоёр төрөл байгаа байхгүй энэ чинь. Энд одоо цэнхэр юм гадуура бүрөөстэй бүрш байгаа даа. Энэ хатуу бүрш гэсэн. Энэ талаараа цагаан бүрөөстэй бүрш байгаа. Энэ нь болохоор арай зөөлөн бүрш гэсэн. Тэгээд энэ хоёр маань энэ матрасныхаа гадна талаар цэнхэр бүрш нь ороод дотор талаараа зөөлөн бүрш нь орж өгсөн байна те. За энд ингээд бэлэн болсон нөгөө бүршнүүд маань ингээд яраач сайхан хүрсэн байна. Амар гоё эмгэгцтэй үйлдвэр байна. Айгуу гоё технологитой. C хэсэг дээр болохоор бэлэн болсон матрас одоо бүтээгдэхүүнүүдээ савлаж баглаж боодог хэсэг нь байна. Үйлдвэрлэлийн процесстоо танилцаад явж байна. Гэхдээ энэ яг нөгөө өмнөх одоо би бас үзүүлжсэн үйлдвэрүүдэд отгошоо орж болдоггүй юм байна. Яагаад вэ гэхлээр эрүүл ахуйн чанар. Эрүүл ахуйн чанар гэж байгаа нөгөө нэг энэ матрас маань болоод энэ даав дотор нэгж бүтээс тэрнүүд л яг хүний биетэй яг хамгийн ойрхон байдаг учраас отгошоогоо оруулах боломжгүй дандаа шинжилгээнд хамрагдсан ажилчид нь өөрсдөө орд юм биш үү. Тэгэхээр би яг дотгошоогоо орох боломжгүй юм.